Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн хүрэгдэг хуулийг энгийнээр ярилцлагын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болгоно. За энэ удаагийнхаа дугаараар гендрийн үндэсний хорооны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Бат Хишиг оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? За ингээд эрхэм үзэгч сонсогчдоо бас энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар за эрэгтэйчүүдийн дундаж наслалт бага багагийн шалтгааны талаар ярилцъя гэж бодож байна. За тэгэхээр эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7, за эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 гэсэн статистик тоо мэдээлэл гарсан байна л да. Эрэгтэй хүмүүсийн одоо дундаж наслалт бага багагийн шалтгааныг одоо юу гэж бодож байна? Эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү бол манай Монгол улсын хувьд бол ийм 10-аад жилийн зөрүү гарчаад байгаа л да. За тэгэхээр Монгол улс бол 1992 оноос эхлээд бол эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг одоо үндэсний статистикийн байгууллага тооцож хэлсэн байдаг. За тэгэхээр 92 онд бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү бол 4.2 байсан юм бил. Бага байсан биз дээ. 4.2 жилийн зөрүүтэй. Тэгээд энэ маань одоо ингээд 99 буюу 2020 оны байдлаар одоо ингээд 10 жилийн зөрүүтэй болцсон байна. За яагаад ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү ингээд ихсвэ? Ямар одоо хүчин зүйлс нөлөөлвөө гэдэг дээр болохоор одоо Монгол улсын ерөнхий сайдын санаачлагаар үндэсний хэмжээнд эрэгтэйчүүдийн дунд одоо судалгаа хийсэн байгаа. За тэгээд 10,000 эрэгтэйчүүдийн дунд одоо энэ эрэгтэйчүүдийн одоо энэ дундаж наслалтын одоо наслж байгаа хүчин зүйлсийг илрүүлэх юм судалгаа хийсэн байна. За тэгээд суур судалгааг хийсний үндсэн дээр бол одоо нөлөөлж байгаа хүчин зүйлсүүдийг бол илрүүлж гаргаж ирсэн. Хамгийн том хүчин зүйл нь бол одоо эрүүл мэндийн шалтгаан байна. Одоо нэг үгээр хэлбэл эрүүл мэндийн шалтгаан дотроо бол хоёр том хүчин зүйлс байна л гэж байна. Эхнийх нь бол ерөөсөө л нөгөө артерийн даралт буюу зүрх судасны өвчлөл, хоёр дахь нь бол одоо хавдрын өвчлөл байна гэж. За тэгэхээр нөгөө хавдрын өвчлөл маань дотроо болохоор нөгөө бүх төрлийн хавдар орж байгаа. Одоо манайхан маш их ярьдаг шүү дээ. Нөгөө илгэний хавдар, нойролцоохоо хавдар, ходоодны улаан хоолой, за дөрөв улчирхаан гэдэг ч юм уу одоо гих мэтлэн ингээд бүхий л одоо хавдрууд маань нийлээд одоо энэ эрэгтэй хүмүүсийн амьдралын одоо амь насанд нь одоо хүрч байна. За мөн одоо энэ зүрх судасны өвчлөл маш өндөр. За тэгээд ер нь бол эдгээрийг бол юу гэж хэлдэг вэ гэхээр нэг ерөнхий байдлаар нь бол халдварт ус өвчин гэж хэлдэг байгаа тийм. Халдварт ус өвчнөөс бол одоо маш их одоо эрэгтэйчүүд амь насанд ирсэж байна, богино насалж байна гэдэг юм судалгаа гарсан. За тэгээд нийт одоо өвчлөл маань бол одоо эрэгтэйчүүдийн нас баралтанд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн 85%. За 15% орчим хувь нь бол бусад одоо хүчин зүйлс нөлөөлж байгаа гэж хэлсэн байна. За тэгэхээр 15% нь бол юу орж ийн вэ гэхээр ерөнхийдөө нөгөө нэг үйлдвэрлэлийн осол тийм ээ үйлдвэрлэлийн осол одоо маш өндөр байна. За мөн одоо зам тээврийн осол одоо маш өндөр байна. За мөн одоо амиа хорлолт одоо бас маш өндөр байна. За мөн одоо бусад хүчин зүйлс гэж байгаа. За бусад хүчин зүйлс нь гэхэлэр одоо эрэгтэйчүүд бас нэгнийхээ амь насыг хөнөөгч гэдэг юм уу. Эдгээр хүчин зүйлстэй холбоотойгоор эрэгтэйчүүдийн одоо энэ нас баралтын одоо дундаж наслалтад одоо нөлөөлж байгаа гэдэг юм судалгаа гарсан байна. Эрэгтэй хүмүүс одоо эрүүл мэндэд ер нь хэр анхаардгийг эмнэлэгт ер нь хэр үзүүлдгийг гэдэг талаас энэ судалгааг бас харуулсан байна л да. Тэгээ эмнэлэгт нэг ханддаггүй одоо нэг за үнэхээр өвдөд байна гэсэн үедээ л ханддаг гэж судалгаан дээр бол гарсан байгаа юм л да. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал бас энэ дээр магадгүй нөгөө эмнэлэгийн хүртээмж бас багааг харуулж штэ тий. Тийм эрэгтэй эмэгтэй хүний одоо энэ дундаж наслалтын одоо энэ зөрүүнд нөлөөлөд байгаа, нас баралтанд нөлөөлөд байгаа бас нэг хүчин зүйл нь бол одоо яг энэ байдаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн амьдралын дадал зуршил маш буруу байгаа. Одоо нэг үгээр хэлэх юм бол одоо эмнэлэгт үзүүлэх тэр соёл дадал одоо хангалттай байгаа. Одоо ингээ биеийн энэ тэнд өвдлөө шүү дээ. Тэгэх юм бол тухайн үед өвчин намдах юм уугаад аргалцдаг. За тэгээд тухайн хурц өвдөлтөнд намдахтаа зэрэг мартчихдаг. За тэгээд ерөнхийдөө бол яг нөгөө эмнэлэгт үзүүлэх тал дээр бол маш хойрог байгаа. Энэ болохоор өөрсдийнх нь тэр зан үйлтэй холбоотой. Ерөөсөө л багасаа л ер нь ямарваа ингээд нэг өвчин зовёр илэрх юм бол тухайн хурц өвдөлтийг дараал тэгэл орхичдөг. Яг нөгөө уг өвчлөлийн суур шилтгааныг нь илрүүлж тэрнлүү чиглэсэн одоо эмчилгээ хийхгүй ингээ орхигдуулж байгаа байхгүй. За тэгээ энэ эргээд сүулдэ яаж ийнө вэхээр нөгөө эргээд бүр томоор одоо эрүүл мэндэд нь хохирол учруулдаг. Нөгөө хорт авдрын үүсдэг гэдэг юм уу
одоо бусад өвчлөлийг үүсгэж байгаа. За тэгээд эрэгтэйчүүд маань ерөөсөө тэр эмнэлэгт үзүүлдэг нь яаж харагддаг вэ гэхээр өөрсдийнхөө автомашиныг бол жил болго ингээд үзлэг онцлогоонд оруулаад тосмааслыг хийгээд одоо гэрэл чийдэг нь тохируулаад ингээд одоо яваад идэг. А гэтэл өөрсдөө бол одоо эмнэлэгт үзүүлээгүй 5 жил 10 жил явцсан эрэгтэйчүүд бидний дунд нэлийн түгээмэл байгаа гэдэг. Одоо Монгол улсын ерөнхий сайдын санаачлагаар үндэсний хэмжээнд эрт илрүүлэх арга хэмжээ явагдаж штэ тий. Тэгээд энэ арга хэмжээний одоо судалгааны тэр тоймтой танилцж байхад ерөнхийдөө бол манай эрэгтэйчүүд мөн л нөгөө нэг эмнэлэгт үзүүлэх тэр одоо үйл ажиллагаанд оролцох нь бас хангалтгүй л байна. Тэгэхээр хэрвээ Монгол эрэгтэйчүүд маань тий одоо эмнэлэгт одоо урьдчилан сэргийлэх эрт илрүүлэхт одоо тий хамрагдчихдаг биедээ одоо ингээд санаа тавьчихдаг ийм болцгол юм бол энэ одоо хавдраар мөн зүрх судасны өвчлөөр одоо нас барах эрсдлээс бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой гэж байна. Тэгэхээр нөгөө энэ зан үйл энэ хөвшмөл ойлголтоос манайхаа ангижраад эмнэлэгт үзүүлцдэг тий. За тэгээд эрүүл мэндтэй санаа тавьчихдаг, дасгал хөдөлгөөн хийчихдэг, өөртөө юм арчаатай ийм л одоо болох юм хэрэгцээ шаардлага байна уу тал гэж хараад байгаа. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт бага багагийн шалтгааны нэг одоо хүчин зүйл нь за бас ажлын байрны аюулгүй байдал одоо байхгүй байна гэдэг одоо асуудал байгаа юм л да. Жишээлх юм бол одоо эрэгтэй хүмүүс маань хөвчлэн одоо барилга байгууламж тий онцгой байдалч гэдэг юм уу тиймэрхүү газруудад ажилдаг. Тэгэнгүүт одоо эрэгтэй хүмүүс маань одоо нэг эрүүл мэндийн асуудлаараа хохирох гэдэг юм уу амь насаараа хохирох гэдэг юм уу ийм асуудлууд бас ингээд байна гэж байна. Тэгэхээр энэ дэр бас та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Энэ бол яг нэлээд төвөмөл байгаа. Яагаад тэгэхээр 2020 онд яг энэ эрэгтэйчүүдийн одоо энэ дундаж наслалтад нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэхийн судалгааг хийх үеэр бол тухайн жилд бол одоо үйлдвэрлэлийн осолд амиа алдсан хүмүүс бол 100% эрэгтэйчүүд гэсэн нэг ч эмэгтэй хүн байхгүй байна. Тэгэхээр энээс юг харж болж байна вэ гэхээр ер нь барилга, уул уурхай одоо тээвэр энэ дэд үтсийн салбарт ажиллаж байгаа эрэгтэйчүүд маань маш одоо юм хайхрамжгүй одоо нөгөө хөдөлмөрийн одоо аюулгүй байдлын тэр дүрм журмыг бол одоо хайхардггүй, биелүүлдэггүй. Одоо нэг үгээр хэлбэл барилгын одоо ажиллаж байгаа эрэгтэйчүүд маань тий нөгөө хамгаалтын дуулах өмсч одоо барилгын талбайд ажиллах хэрэгтэй бол тий халууцаад байна гэдэг тайлад ичдэг ч гэдэг юм уу. Тэгэл дээрээс нэг тоос гундаг юм уу тий ингээл одоо амь наст эрсэлдэг ч гэдэг юм асуудлууд гараад байгаа. Тэгэхээр энэ бас нөгөө мөн л нөгөө нэг манай эрэгтэйчүүдийн бас хайхрамжгүй одоо нэг дүрм журм биелүүлэхгүй одоо нэг энэ байдалтай л одоо холбоотой гэж хараад байгаа. За одоо бас мөн одоо зам тээврийн ослоор одоо осолд одоо өртөж байгаа. Одоо хүмүүс ингээ хүүсээр нь ялгаад үзэхлээр 70% 80% одоо дандаа эрэгтэйчүүд одоо зам тээврийн осолд одоо өртсөн одоо холбогдогч хохирогч болчиход байгаа. Яагаад гэвэл эрэгтэйчүүд маань одоо юу гэдгийг те дугаар тээврийг эсэлж олоодж болохгүй те бүрэн бус тээврийн эсэлт хөдөлгөөнд оролцож болохгүй. За ингээ замын нөхцөл байдлаас шалтгаалan аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй гэдгийг бол маш сайн мэдж байгаа гэсэн хэдий ч те төдийлөн одоо нөгөө дүрм журмаа үл хайхрач гэдэг юм уу. Ийм одоо зан үйл хандлага байгаад байгаа учраас энэ одоо энэ зам тээврийн осол, үйлдвэрлэлийн осол одоо эдгээр нь буурахгүй байгаа. Тэгэхээр би болохоор юу гэж боддог вэ гэхээр ер нь эрэгтэйчүүд маань өөрөөсөө эхлээл өөрчлөгдөх хэрэгтэй. Яагаад гэхээр бид нар чинь нөгөө эцэг хүн аав хүн те хань ижил үр хүүхэдтэй зөв үлгэр дуурайл үзүүлдэг байгаасай. Хүүхдүүдийнхээ хажууд ядаж гудамж одоо зам хөндлөн гарахтаа гарцаар гардаг ийм соёлтой байгаасай. Одоо гудамж талбайч гэдэг нь олон нийтийн газар явахдаа тий одоо замын хөдөлгөөнд зөв боловсон соёлтой гэрэл төхөөгөр хөдөлгөөнд оролцдог байгаасай. За тэгээд одоо энэ хаан ч гэсэн тий гэр орондоо ч гэсэн одоо энэ тодорхой энэ бас ажил хийхдээ аюулгүй байдлаас хангаж ингэж ажил хийдэг байгаасай. Одоо би бас нөгөө нүдний эмнэлэг дээр өөрөө өөрчлөж байгаа бас тэндээ сонсч ирсэн нүдний эмч надад хэлж ирсэн. Одоо манай эмнэлэгт ирж ингээд нүдэндээ ингээд мэс засал хийлгэж байгаа хаалгаа хийлгэж байгаа хүмүүсийн 80% дандаа эрэгтэйчүүд байдаг. Яагаад тэгэхээр нүдний одоо энэ аюулгүй одоо энэ safety шил гэж ярьдаг та тийм шил ингээд ерөөсөө байсаар байхад тэрийг зүүхгүйгээр ингээд гагнор хийдэг гэж байна. Зүүхгүйгээр одоо токри машин, суур машин дээр ажилладаг гэж байна. Зүүхгүйгээр одоо энэ дээвэр дээр ингэж одоо ажил үрг гүйцэтгэж байгаа нүд рүүгээ одоо маш их төмөр одоо янз янзын эд зүйлс оруулаад ингээд манай дээр их хаалгаанд ордог одоо нүдгүү болдог ийм асуудал байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр би бас яг тэрэн дээрээс би бодож ирсэн. Ерөнхийдөө бол бас манай эрэгтэйчүүд юм хайхрамжгүй юм байна да. Тий бас нөгөөдөөр одоо эрэгтэй хүн гэхээрээ нөгөө хатуу чанга байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгээ тэр утгаараа бас нөгөө
багахан хэмжээний өвдөлт байх юм бол магадгүй өвдсөн ч юм уу те үедээ за тэгж байгаа л зүгээр болчихно өстэй гэдэг байдал ажиглагддаг байх л та магадгүй тий. Тийм тэр болохоор бас л нөгөө хөвшүүл ойлголт болчиход байгаа нөгөө эрэгтэй хүн өвддөгөө байх хэвээр эрэгтэй хүн хатуу чанга байх хэвээр гэхэлэр манай эрэгтэйчүүд өөрсдөө бас тийм хатуу чанга эр хүн болох гээд тий. Бас тэрийг нөгөө өвдөлтөө ингээд бусдад ярихаар ингээд бусд хүмүүс тий тэрийг ингээд инээдм нарийн болгодог ч юм уу тий. Тэгэхээр тэрийг бол эрэгтэй хүн доромжлол гэж үзээд байгаа байхгүй юу. Бусдын өмнө одоо сул дорой болж харагдахгүй гэсэндээ ингээд баг зэргийн одоо өвдөлт одоо өвчин зовөр байх юм бол тэрийг өвчин намдах юмэр ингээд өөрийгөө хураад аргалаад ингээд явчихдаг гэж ойлгож байна. За тэгэхээр энэ судалгаан дээр бас нэг тийм сонирхолтой асуулт байсан л та. За эрэгтэй хүн одоо хизээ өөрийгөө хөшөрлөө гэж боддгийм бэ гэдэг асуултыг асуусан байлээ. За тэгэнгүүт хот суурин газрын эрэгтэйчүүд болохоор за би нэг 50 60 нас хүрчих юм бол баг хөшөрлөө гэж өөрийгөө бодно гэж хариулсан байна. Тэгэнгүүт хөдөө орон нутгийн эрэгтэй хүмүүс болохоор за би нэг 40-оос 50 нас биш 40-оос 45 нас хүрчих юм бол за өөрийгөө хөшөрчлөө гэж бодох юм байна гэж хариулсан байна. За эндээс ингээд үзэх юм бол 40-оос 45 нас гэд ингээд бодох юм бол миний хувьд бол үнэхээр залуу нас шиг санагдаж байгаа байхгүй юу? Эд одоо хийж бүтээх одоо тийм залуу нас гэж харагдаж байгаа. Тэгэнгүүт бас энэ судалгаан дээр ингээд харах юм бол эрэгтэйчүүд маань за өөрийн сэтгэлийн одоо сэтгэлд байгаа дарамт стресс ч гэх юм уу тийм зүйлүүдээ ер нь илэрхийлдэггүй гэж асуусан чинь 61% нь ер нь бол баг илэрхийлдэггүй би дотроо хадгалдаг гэж хэлсэн байгаа байхгүй юу? За тэгэнгүүт эндээс яг юг харж байна вэ гэхээр эрэгтэйчүүд маань өөрийнхөө дотоод сэтгэлийг одоо ингээд уудалтгүй илэрхийлдэггүй бол ингээд ойлгомжтой харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр гэр бүлийн хүрээнд энэ асуудал дээр анхаарад магадгүй эхнэр нь ч юм уу одоо сэтгэлийн уудалж яриулдаг ч юм уу эсвэл хин нэгэн ээж аав эцэг их найз нөхөд гэр бүлийн хин нэгэн одоо их жахнар нь ч юм уу ингээд яриулдаг дотн байх ингээд шаардлагатай юу одоо энэ дээр юу нь яг яаж анхаарах шаардлагатай юм бэ? Магадгүй одоо ингээд эрэгтэй хүмүүс сэтгэл зүйчдэр юу нь хэр ханддгийг энэ асуудлын хүрээнээс бас ийм судалгаа байвал бас одоо та бас бидэнтэй хаваалцаач. Ерөнхийдөө нөгөө өөрсдийн одоо ингээд зовлон бэрхшээл асуудлаа ингээд айгүй их дотроо ингээд дарж хадгалдаг бусдаа хуваалцах талтай маш маруухан одоо ингээд юу гэдгийг хайртай хантайгаа ч юм уу ажил дээр нэг удирдлагатайгаа таарамжгүй тийм асуудал үүссэн байж болно шүү дээ. Тэгвэл тэрийг гэртээ очиод хань ичэлтэйгээ хуваалцаад зовлон бэрхшээлээ нэмэглээд асуудлаа шийдвэрлэх арга замаа тодорхойлооч гэдэг юм. Ингэж ярих талтай их маруухан байдаг л та. Тэгээ энэ нь болохоор өөрт нь бас нөгөө сэтгэл гутралыг үүсгэдэг тийм. Сэтгэл зүйн хямралыг үүсгэх, сэтгэл гутралыг үүсгэх. За энийг би бас нөгөө юутай холбоотой гэж магадгүй гэж бодож байна. Нөгөө хөдөө орон нутгийн одоо малчин аслагдсан сум суурьнд одоо байж байгаа эрчүүд маань өөрсдийгөө тийм тэгээд 40 гараад төгсгсөн гэж үзэж байгаа энэ үзэл хандлага нь бас энэтэй ч холбоотой гэж магадгүй гэж байна. За нийслэл Улаанбаатар хотынх нь бол яг нөгөө харьцангуй өөрсдөө 60 гарч иж бас өсөлтөнд тооцно гэдэг нь бол нэг үгээр хэлбэл харьцангуй нөгөө тий сэтгэлгээ залуу байгаа юм болоо да тий би ч гэсэн бас ер нь бас тэгжил бодож байна л да нэг 60 мар гарч иж өсөрлөө гэж тооцоос биш. Тэрнээс бол 40 гараад одоо өөрийгөө өгшөрлөө гэж тооцоход бол арай нэг гэж бодогдож байна. Тэгэхээр энийг би юутай холбоотой вэ гэхээр тэр нөгөө өөрсдийнх нь тэр сэтгэл зүйн одоо тэр байдалтай холбоотой юм болов. Одоо сэтгэл зүйн тэр хямралтай тий. Одоо ингээд хөдөө орон нутгийнх нь арай онцлог байгаад шүү дээ. Ягаад тэгэхээр нөгөө нийгмийн орчин нь маш бага. Одоо харьцаж байгаа хүмүүс нь маш бага. Тий өдөртөө гараад юу гэдгийг одоо мал аж ахуй эрхэлдэг хүмүүс бол барагтаа л бол ингээд нөгөө олон нийтэд харилцахгүй шүү дээ тий. Олон нийтээс ер нь мэдээлэл авах ийм одоо тал дээр бол маш одоо юу гэдгийг хангалтгүй байгаа гэж бодож байна. За тэр нөгөө тэр эрэгтэйчүүд өөрсдийн тэр зовлон бэрхшээлээ ярьдаггүй энэ асуудал маань бас ер нь би бол ингэж боддгийг. Тэр эрэгтэйчүүдийн бас гэр бүл салалтанд бас тодорхой хэмжээгээр бас нөлөөлж байгаа гэж үздэг. Яагаад тэгэхээр эрэгтэйчүүд маань ингээд те их нэртэйгээ одоо ингээд бүх асуудлуудаа сэтгэлээ нээж маш сайн ярьж явах хэрэгтэй. Ингэж ярилцсны үр дүнд бол яах вэ гэхээр тухайн одоо хоёр хосын маань одоо харилцаа улам илүү сайжирч нэгтарч нэг ойлгож хүлээн зөвшөөрч уучлж одоо тий хайр аз жаргал нь бол улам нэмэгддэг баг. Харин ингээд асуудлаа ингээд дотроо ингээд хадгалаад богшуулаад тий тэрийгэ ярихгүй тий ийм байх тусам бол харилцаа нь бол улам бол хөндөрч алсарч ингэж байдаг болов. Яагаад би нэг юм ярьж байгаа тэгэхээр би бол одоо нөгөө юун дээр маш олон эрхцээчүүдтэй нэг ажлын онцлогоос хамаарат одоо уулзаж одоо ярилцлага хийж тий фокус бүлгийн ярилцлага ганцаарчлсан ярилцлага
За мөн одоо сургаалт гэдэг ингээл олон үйл ажиллагаагаар бол холбогддог л доо. Тэгээд ингээд эрэгтэйчүүдийн маань дунд ингээд хоорондоо ярилцж байхад ихэнх эрэгтэйчүүдийн ярилцдаг асуудал бол тэр үүдэг. Ягаад тэгэхээр манай ихнэр намайг ойлгохгүй байна. Тэ? Надтай ярилцахгүй байна гэдэг. Тэгэхээр би бол тэрийг яаж үзэж ийн нөхөд хоёр талтай харж байгаа юм л да. Манай зарим эрэгтэйчүүд маань өөрсдөө тэ зовлон бэрхшээлээ нэгдүгээрт өөрсдөө ярьж чадахгүй байна. Тэрийг ойлгуулж чадахгүй байна. Илэрхийлж чадахгүй байна. За хоёрдугаарт бас нөгөө талаасаа тий манай бас эмэгтэйчүүд маань бас тэрийг нь бас ингээд тий төдийлөн ингэж хүлээж авахтаа бас тааруу байдаг юм болов сонсч чаддгүй юм болов тий аль талд нь л асуудал байгаа л та зүгээр гэхдээ би эрэгтэй эмэгтэй аль хүүсийн хүмүүс хоорондоо нэг нэгээ хүлээн зөвшөөрч ингэж ойлгоцож ярилцаж чадах юм бол ад жаргалтай урт удаан амьдрал бол хатгах боломжтой л гэж үзээд байна. Эрэгтэй хүмүүсийн хувьд одоо өөрийн дотоод сэтгэлээ илэрхийлдэггүй байдал нь цаашлаад нөгөө нэг амиа орлолтод хүргэх гэдэг юм уу те ийм эрсдлүүд бас үүсгэж болцсошгүй юм уу гэж одоо харж байна л да. Яагаад тэгэхээр энэхүү өмнө нөгөө дурдсан судалгаан дээр 20-39 насны эрэгтэй хүмүүсийн хувьд болохоор амиа орлох нь одоо төлхөө одоо амиа хорлох тохиолдлууд одоо гарч байсан гэд бичсэн байсан. Тэгэхээр энийг та юу гэж бодож байна? Манай судалгаан дээр бас байгаа л да. Нөгөө тухайн жилд амиа орлсон хүмүүсийн 85% нь бол эрэгтэйчүүд байгаа гэдэг юм судалгаа байна. Тэгэхээр яг энэний бас нэг шалтгаан нь бол энэ байна. Яагаад тэгэхээр нөгөө эрэгтэйчүүд сэтгэлийн хөдөлгөөнөө бол илэрхийлэхдээ маш таарах хангалттай байдаг. Тэр нь бол яадаг вэ гэхээр нөгөө одоо өөртөө тохиолдож байгаа тий зовлон бэрхшээл асуудлуудаа бусдад одоо илчлэхтэй юм уу? Бусдаа ярьж одоо хуваалцахтаа маш юм уу? Тэгээ энэ нь болохоор нөгөө өөрийнх нь амьдралд нь бол сөргөөр нөлөөлчдөг. Яагаад тэгэхээр ингээл нөгөө дуун цаашаа орол юм ярихгүй болоод тэгэхээр нөгөө хань ичлэн тий гайхдаг одоо бас зарим нь ингээ буруутгадаг чи яагаад дуугаа авч энэ ч одоо хүн амьтаа болсон юм шүү дээ ч гэх юм уу тий сөргөөр харах одоо ийм асуудал байдаг. Гэтэл нөгөө хүн нь болохоор одоо юу гэдгийг магадгүй ажил дээр удирдлагатайгаа үл ойлголцсон байдаг ч юм уу тий эсвэл залин хөлсөн багассан ч байдаг юм уу эсвэл цомгтголд орсон ч байдаг юм уу. Одоо эсвэл одоо тий эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал үүссэн байдаг ч юм уу тий. Гэтэл энийгээ бол өөрсдөө ингээд нуугаад байдаг тий. Тэгээд тэрийгээ ингээд айгүй их тийм богшуулж байгаад бөөгнүүлж байгаад буруу одоо байдлаар одоо стресс бухимлаа тайлах гэж оролддог нөгөө арх уух тамхи татах одоо гэдэг юм уу тий. Тэгээд нөгөө арх уух тамхи татах гэдэг тэр арга нь болохоор яг стресс бухимлыг нь бол тайлж нэмгэлж бол чаддаггүй. Яадаг вэ гэхээр эргээд одоо бөөн том асуудлуудыг үүсгэдэг. Яагаад гэх юм бол арх ууж одоо хяналтаа алдсан үедээ одоо согтуугаар одоо бусдын амь насыг охирох гэдэг юм өөрөө амь насны эрсдэх байдаг юм уу согтуугаар тээврийсэлж жолоодох байдаг юм уу гэмт хэрэгт охирогч холбогдох болгоч гэдэг юм ингээд ийм олон ийм эрсдлүүдийг бол одоо дагуулж идэг. Тэгэхээр эрэгтэйчүүд маань бол ерөнхийдөө эдгээр асуудлуудаа манай Монгол эрэгтэйчүүд бол өөрчлөөсөө өөр одоо аргаар одоо эрүүл зөв одоо гэр бүлдээ хор хөнөөлгүй те эрүүл эерэг аргаар бол тайлах тэр соёлд суралцах юм хэрэгцээ шаардлага өнөөдөр бол бий болчихжээ гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө одоо эрэгтэйчүүдэд одоо энэ сэтгэл зүйн одоо энэ үйлчилгээ хэрэгтэй хэсэг талаар бол одоо манайх гендерийн үндэсний хороо үндэсний статистикийн хороотой хамтран судалгаа хийсэн байгаа. Тэгээд яхад судалгаанд бол хамрагдсан нийт эрэгтэйчүүд маань бол нэгэн дуугаар бол бүгд одоо ийм эрэгтэйчүүдэд ийм сэтгэл зүйн одоо үйлчилгээ авах ийм газар бол хэрэгцээ шаардлага байна гэж бол үзсэн байна. Тэгээд энэ судалгааны дараагаар бол засгийн газраас одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас одоо эрэгтэйчүүдэд нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө нэг загвар төвийг бол байгуулад турших ажил хийгдэж байгаа. Тэгээд энэ маань бол одоо Чингэлтэй дүрэгт байгуулагдсан. Тэгээд сая бол одоо нийгмийн хөгжил эрэгтэйчүүдийн оролцоо манлайл гэдэг үндэсний чуулганаар бол манай хөдөлмөр нийгмийн хамгааллын булган туяа сайд маань бол ихтгэлдээ дурдж илээ л дээ. Тэр нь болохоор нэг сүүлийн 6 сарын байдлаар одоо энэ нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тэр утаснаас 160 гаруй одоо эрэгтэйчүүд бол зөвлөгөө авсан байна. За ганцаарчилсан тэр зөвлөгөөг болохоор нэг 50-60-аад хүн бол авсан байлээ. Ганцаарчилсан зөвлөгөөг бол очиж бичлэн авсан юм байлээ. За тэгээд хосын зөвлөгөө гэж бас өгдөг. Энийг хосын зөвлөгөөг болохоор бас 40 гаруй хүн одоо энэ хосын зөвлөгөөнд хамрагдсан билээ. Эрэгтэй эмэгтэй одоо гэр бүлийн хосууд маань өөрсдөө очиод тий гэр бүлд нь одоо ямар одоо сэтгэл зүйн одоо тулгымцсан асуудал байгаад байгаа. Өөрсдөө шийдэж чадахгүй байгаа тэр асуудлуудаа бол тэнд очиод мэрэгжлийн сэтгэл зүйчд хандаад эрүүл зүй аргаар гэр бүлдээ хор хөнөөлгүй аргаар өөртөө хор хөнөөлгүй аргаар гэж шийдүүлсэн байлээ. Тэгэхээр бол цаашид бол ер нь эрэгтэйчүүдэд энэ нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
ийм төвийг бол тий 21 аймаг нийслэлд одоо ингээд нэмэгдүүлж илүү олон эрэгтэйчүүдийн хүртээмжтэй бий болох хэрэгцээ шаардлага байна гэж харж байгаа. Эрэгтэйчүүдийн хувьд одоо хэдэн хувь нь гэрийн ажилд оролцдог вэ гэсэн чинь 44% нь оролцдог гэд тэгжсэн. Тэгээд яг хөө сүүлийн үед ингээд харахад бол нөгөө нэг эрэгтэй эмэгтэй хүмүүс одоо гэрийн ажлыг тэгш их хэрэгтэй. Эрэгтэй хүн одоо нөгөө нэг хог асгах нь одоо хиймэр лундаад нь мууч гэдэг юм уу. Иймэрхүү хандлага байсан нь арай багассан гэж бол уг нь л одоо харагддаг л та. Гэхдээ энэ судалгааны үр дүнгээс харах юм бол 44% гэхээр бас бага одоо харагдаж байна. Тэгэхээр таны хувьд бол энийг юу гэж бодож байна? Одоо ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүс одоо гэрийн ажлыг тэгж хуваарлаж хийх шаардлагатай юу? За тэгэхээр энэ бол ерөөсөө л нөгөө гэр бүлийн хосуудын маань харилцааны асуудал байгаа юм. Хэрвээ нөгөө гэрийн одоо ажиллаа ингээд те бүх ажлыг одоо эмэгтэйчүүд маань хийгээд өөрөө тэрэндээ те сэтгэл ханамжтай байгаа те ийм байгаа тохиолдолд бол нэг заавал одоо нэг гинт нэг өглөө усаал те би өөрөөсөө хоол хийнэ, би гэр орон цэвэрлэнэ, би хүүхдээ асарнаа гэл ингээд хань хашийн те зүгээр нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр маань өөрсдөө гэр бүл дотроо ярилцаад тохиролцох хэрэгтэй байх те. За хайр нэг хоолоо хийчээ, за хайр цайгаа чунчээ. За миний хайр нэг хувцас огооч гэдэг юм уу те. За хайр хүүхдээ өргөд өччих гэдэг юм уу. Гэр бүлдээ бол энэ нөгөө хөдөлмөрийн энэ юугаа хуваарлалтаа хоёулаа нэг нэгэндээ тийм дэмжлэг болохоор тэгш ингээд хуваарлаад авчвал хин энд амар хэлбэр байх болов. Тэрнээс заавал одоо эрэгтэйчүүдийг заавал энэ гэрийн ажилд оролцсон гэдэг гэдэг юм биш л дээ. Аль хин нэг нь одоо өөрийнхөө юу гэдгийг цаг зав боломж болцоон тааруулаад гэр бүлийнхээ ажилд оролцдог хамтдаа ингээд одоо шийдвэр гаргахад одоо хоёулаа оролцдог ийм байгаасай гэж хэлэх гээд байгаа юм. За ерөнхийдөө нэг талаасаа за нөгөө талаасаа болохоор нөгөө манад нэг ийм хөвшмөл ойлголт байгаа юм л та. Нөгөө эрэгтэйчүүд маань ер нь гэрийн гадуурх ажлыг эмэгтэйчүүд маань болохоор гэрийн дотоорх ажлыг ер нь хариуцсан гэсэн ийм хөвшмөл ойлголт байгаа. Тэгэхээр одоо болохоор нөгөө нийгэм өөрчлөгдөж байна. Ерөнхийдөө бол эрэгтэй эмэгтэй аль хүүсийн хүмүүс өөрсдийнхөө амьдралыг аз жаргалтай сайн сайхан байлгахын тулд хоёулаа ингээд хувь нэмрээ оруулах юм боломжтой байх ёстой. За тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө эмэгтэйчүүд маань гэртээ ингээд хүүхдээ өсгөөд хүмүүжүүлээд гэр бүлдээ ингээд өөрсдөө ингээд золиослтголдоо одоо юунаас золиослж ийнө гэхээр нөгөө эмэгтэй хүн чинь бас хүн болж төрснийхөө хувьд бас цалин хөлс авах, суурч боловсрох, нийгмийн амьдралд одоо тэгш оролцох, нийгмийн баялгаас одоо хүртэх, хөгжилд одоо хувь нэмрээ оруулах хэрэгтэй шүү дээ. Гэтэл нөгөө нэг зарим тохиолдолд хөвшмөл ойлголтоороо ингээд одоо ажил хөдөлмөр хийж чадахгүй хүүхд төрүүлээд гэртээ ингээд хүүхдүүд маань эмэгтэйчүүд маань ингээд хүүхдээ өсгөөд ингээд байгаад байгаа. За тэгвэл эрэгтэйчүүд маань нөгөө өрх гэрийн гадуурх өрхийн орлогыг бүрдүүлэх, цалин одоо төсвийг бүрдүүлэх юм ингээд хүнд ажилд ингээд одоо хойрлогдоод ингээд байж байгаа гэтэл болохоор гендрийн тэгш байдал гэдэг маань юуг хэлээд байгаа юм бэ гэхээр эрэгтэй эмэгтэй хоёр маань хоёулаа л сэтгэл ханамжтай байх, хоёулаа нийгмийн амьдралд оролцох одоо ажиллах, сурч боловсрох, за хүүхдээ харахад бас тэгш оролцох одоо хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд хин оролцох ийм хэрэгцээ шаардлага байгаа. Тэгэхгүй болохоор нөгөө манад нөгөө хуучны нэг ийм төгөөмөл ойлголт, хөвшмөл ойлголт байгаа бол тэр нь болохоор нөгөө эр нөхөр маань, эрчүүд маань одоо ингээд цалин хөлсөө аваад их нэртэй авчиж өгчөөд тэгээд одоо гэрийн одоо үүрэг хариуцлагаас өөрийгөө чөлөөлөх юм хөвшмөл ойлголт байгаа байхгүй юу. Тэгэхээр энийгээ хэдүүлээ өөрчлөё. Гэр бүлийнхээ амьдрал тэгш оролцъё. Одоо хайртай хань ижлэгээ тийм ээ. Бас ажиллах, сурах, хөгжих, одоо ажил мэргэжлийн хувьд одоо ахиж дэвших энэ нөхцөл боломжийг одоо олгодог байя, дэмждэг байя л гэсэн юм одоо байдал руу шилжиж өөрчлөгдөе гэж уриалж байгаа. За баярлалаа танд. Манай энэ удаагийн дугаарт ирж оролцсонд. За энэ удаагийн дугаар маань үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.